За орон сууц худалдан авсны хөнгөлөлтөнд дараагийн татрын жилдээ үргэлжлүүлэн хамрагдах тухай буюу орон сууцны давтан хэрхэн тайлагнах, хавсрах баримтаа хэрхэн бүрдүүлэхээ гэдэг талаар хүргье. За татвар төлөгч өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтэрч ороод татварын тайлан гэсэн зэсэн дотор хувийн орлого албан тэтрийн тайрлангийн төрөл үүссэн байгаа. За тухайн төрлийг сонгоод хамгийн түрүүнд хийх үйлдэл маань хадгалах товч байна гэсэн. За хадгалах товч дарсны дараа татварын тайлангийн хавсрал мэдээнүүдийг бүглэх бөгөөд шаардлагатай мэдээллүүдийг орлого болон зардлынхаа мэдээллийг оруулж хадгална. За дараа нь бүрдүүлэх материал гэсэн зэснээсээ тухайн бүрдүүлэх материалыг тухайн иргэнийхээ мэдээллийг хавсрах материалыг оруулна гэсэн. За бүрдүүлэх материал зэсэн дотроос орон сууцны хөнгөлөлт давтан гэснийг сонгоод хадгалах товчийг дараад за үйл хөдлөх хөрөнгийн мэдээлэл зэсэндээ үйл хөдлөх хөрөнгийн дугаарыг үүдтэй дугаарыг буюу гэрчлэгэн дээр байгаа үүд дугаарыг оруулж хайх товчийг дарна. За ингэснээр тухайн иргэн дээр бүртгэлтэй үйл хөдлөх хөрөнгийн мэдээлэл татагдах бөгөөд тухайн мэдээллийг татаж оруулснаар эргээд та татрын тайланлогоо орж хадгалах товчийг даран тайлангаа төгрөг мөнгөөр тайлагнахыг зөвшөөрч шивсэн болно гэдгийг хэсгийг чеклээд илгээх товчийг дарснаар таны тайлан илгээгдэж бэлэн болно. За орон сууцны давтан буюу орон сууцны хөнгөлөлтөд дараагийн татрын жилдээ үргэлжлүүлэн хамрагдаж байгаа иргэдийн хувьд маш хялбар болсон бөгөөд илүү дахин нэмэлт материалыг хавсаргах шаардлагагүйгээр мэдээлэл татаад тайлангаа бөглөөд хадгалж илгээнэ.